Та өөрийгөө үлэмж битэн болсноор төсөөлж байсан уу? Нэг өдөр ганцаараа аялалд яваад унтаац ирсэн чинь бүх зүйлс маш жижигхэн болж тухайн арлын бяцхан хүмүүс тантай авраг биетээ араатан үдсэн юм шиг харьцаад байвал ямар санагдах вэ? Тэгвэл өнөөдөр та бүхэндээ яг л энэ асуултанд тохирох 2010 онд гарч байсан маш сонирхолтой нэгэн инэдмийн адлын явдалд Гүйлвэрийн аялал киног ярьж өгөх болно. Гол дүрийн баатар болсон залууг маань Гүйлвэр гэдэг. Тэр ажилдаа дуртай, аялах хүсэлтэй, хөгжим сонирхолтой, ганцаараа амьдардаг, ганц бие хөгжилтэй залуу. Тэрээр хөвлийн газарт шуудан зөөгчөөр ажилдаг ба ажилдаа гарчсан тул өөрийн туслах болох шинэхэн шуудан зөөгч Дэнийг ажлын ярилцлаганд оруулж түүнийг ажилд авснаар кино маань эхэлнэ. Дэн их нүүрэмгийн учраас офисын ажилчтай шууд танилцахыг оролдож яриа өтгөд Гүйлвэр түүнийг чи бит хоёр шиг бяцхан шууданч залуус харагддаг л болохоос ярьдгүй маа. Ажлаа хийж байгаа хүмүүст саад болоод хэрэггүй гэдгийг тайлбарлана. Иннээс нь харуул манай хүн баг зэрэг доожоогүй нэгэн болох нь тодорхой. Тэд явсаар Гүйлвэрийн дурлал бүсгүй болох үтсгэлэнт Дарсид шуданг нь өгдөг. Дарси ч ийдэг эмэгтэй учраас Гүйлверт сайн ханддаг байх нь. Дэн үүнийг анзаарч чи Дарсид хайртай л юм бол яагаад болзон төрч чаддгүй юм бэ гэхэд хөвгөлтэй Гүйлвер тэрэн шиг амархан зүйл байхгүй гэд ам гардаг. Яг энэ үед нөхцөл нь бүрдэж Дарси лифтэнд орж ирнэ. Даанч Гүйлвер үнэхээр зориггүй залуу юм л та. Уг нь Дарси ч манай хүнд муугүй юм байлээ шүү дээ. Ямар ч боломж бүрдсэн бай өнгөрсөн 5 жилийн хугацаанд нэг ч удаа сэтгэлдээ илчилж байгаагүй гэдгийг харуул нэлээд хүчтэй дурлсан балалтай. Бас өөрийн шууданч гэдэг учраас тоохгүй байх гэж бодсных биз? Өнөөх Дэн чинь ажилд орсон өдрөө л тушаал дэвшээд Гүйлвэрийн оронд шуудангийн өрөөний дарга болчт юм да. Гол учир нь Гүйлвэр ажилдаа тийм ч гоцгойд биш учраас бүхэл бүтэн 10 жил нэг л ажил хийж байгаа юм байлээ л дээ. Ингээд бяцхан шарандаач гэхүү Дарсид болзох санал тавих нөхцөл нь бүрдсэнийг мэдээд түүний өрөөнд орсон ч шаал өөр юм яриад бандсандаа бүр ширээн дээр нь байсан аялын талаар нийтлэг харчаад би аялын тухай нийтлэл бичих гэж байгаа гэд худлаа ярьчт юм да. Дарсич түүнийг би чамайг бичих сонирхолтой гэж мдээгүй юм байна. Нийтлэлд чинь туслая. Маргааш бицэн норгоо аваад ирээрэй гэдэг. За ингээд л худлаа хэлсэн зүйлдээ гашилж нийтлэл бичих ямар ч авьяасгүй болохоор зүгээр л интернетээс копи паст хийж орхино. Маргааш нь Дарси түүний бичих авьяастайг нь гайхаад Бермудын гурвалжингийн талаарх нийтлэлийг биеэрээ очиж судалж ирэхийг санал болгоод усан онгоцны талаар хэр мэдлэгтэйг нь асуухад өөрийгөө бүр би далайчин хүн байсан гэд бас л худлаа хэлчихдэг. Ингэснээр түүнийг ер бусын жинхэнэ аялагчин амьдрал хүлээж байгааг яаж мэдхэв дээ. Гүйлвэр Бермудын онгоцны буудлын дээр бууж тэр хоёр Бермудын гурвалжингийн талаар бүгд суурхалштай гэдгийг хоорондоо ярилцаад зарахгүй гэсэн бичгтээ завин дээр ирцгээв. Гүйлвэр хөтөж залуугаар Бермудын гурвалжин руу хэрхэн хүрэх, мөн буцах замаа бас заалгаж аваад л бүр ганцаархнаа завь хөлөглөөд явах боллоо шүү. Манай хүнч аялын тэмдэглэлээ утсан дээрээ хурааж аван энхүү Гүйлвэрийн аялал эхэллээ. Тэр сэтгүүл дээр байсан робот хэрхэн бүтээх вэ гэсэн нийтлэлийг дооглон инээж яахын аргагүй бүтлгүй нэгэн болохоор завж болоод чиж Дарсийнхаа зүүдлээд унтаад өгвөл яах вэ? Гинт сэрсэн чинь зүгчиг заагч нь нэвтрээд далайн шурганд өртөж Европосын босоо хэлбэртэй далайн эргүүлэг рүү яваад орчихсон тэр. Oh my god. Тэгтэл юу вэ? Лилипут гэд жижигхэн шоргоолчиг хүмүүс амьдардаг арлын командлагч Эдвард гэх жанжин өөрийн далайн нөгөө эрэгт байдаг Блифуши арлаас ирсэн дайсны талын араатан гэд бодчихно. Бурхан минь, жижигхэн ч гэсэндээ их л ууртай бололтой. Ахаад л Гүйлвэрийг унгааж өрхөнө. Ухаан алдаас ирсэн чинь юу вэ? Бүр аралч биш бүхэл бүтэн гүрэн даяараа жижигхэн хүмүүс байвал яах вэ? Мэдээж манай хүн бүх зүйл худлаа байгаасаа гэдэгт найдсан ч өнөөх жижиг залуус Гүйлвэрийг маань аль нэг гүрний тагнуул аврах том араатан гэдэгт итгэсээр л. Бүр агуу дотор гинжилтсэн тэгснэ. Үлсэж байгаа эцтэй наадхаа муу усны хоолой усан дүрээд идвэл шингэд сайтай гэд өвс өгөөд байвал яах вэ? Ямар ямаа штэ. Хөөхийг Гүйлвэр маань аз болоход агууд ганцаараа биш болж таарлаа. Гришо гэх харц гаралтай залууг гүнжид дурлсан гэх шалтгаанаар бүх насаар нь гянданд хорох ялтай болгосон байдаг. Яг үнэндээ гүнжийн сүйт залуу болох Эдвард Жанжин л хорьсон байлээ л дээ. Манай Гүйлвэр угийн зориггүй юм болохоор Жанжинаас өөрийн сулахын гудал
хоёр хоригдлоороо бүр ажил хийлгүүлээд байвал яах вэ? Үнэн сэргэлэн гаруу да. Энэ үеэр гүнжиг булаах жинхэнэ дайсан тулах Блефушаа арлын цэргүүд шуман орж ирээд түүмээр тавихад хоёр хоригдол Жанжингийн тушаалаар ордон руу явдаг. Уу ямар робот байгаа шүү дээ. Эдвард Жанжин зүгээр хөргүүлж гээд өөрөө гардаж гүнжиг аврах болно гэд гүйлэр рүү султгүй юм да. Харин хамт явж байсан Гришо залуу Жанжин дандаа хотордог болохоор тэр аварч амжихгүй гэд гүйлэрийг сулалж түүнээс тусламж гуйна. Мэдээж энэ удаад манай залуу зөрөгтэй байж гүнжийг аварч дайсны талынхан бууж өгч буцанд баярлаж байсан ч тэдний тавьсан төмөр газар авч хаантан аюулд орно. Хаантан ч манай араатныг хараад үхэлдээ бэлдээд бүр дуумуу дуулж байсан чинь манай Гүливер үнэхээр л хөвгөлтэйгээр болохоор галыг унтраах мэрэгэн санаа олно. Бүгдийг алмааруулахын хажуугаар Эдвард Жанжиныг ч бас чадаж орхино. Ингээл Гүливер маань авраг араатан биш, аврагч араатан болоод тахлаа шүү. Бүр хаантан оройн зоогонд урахад тэр ганц найз Гришоогоо юу гэж мартах вэ? Оройн зоогийн үеэр гүнж Гришо хоёр бие биерээ жоохтой хараастай. Тэд Гүливерийг хаанаас ирсэн сонирхож амьдардаг арлынхаа ерөнхийлөгчийг хийдэг үсттэй ийм зөрөгтэй эрэлхийг юмчин гээл. Манай хүн ч сурсан зангаараа тийм ээ би ерөнхийлөгч байсан гэд худлаа ярьчдаг. За тэгээд Гүливерт итгэсэн хүмүүс маань түүнийг ахиж юу гэж агуут хийх вэ? Бүр амьдрах гэр барьж өгөн завийн хайх хайгуулын багийг ч явуулдаг. 7 хоногийн дотор ийм гайхалтай амьдрах суц барьж өгснээр харуул Лилипут гүрнийхэн их хөдөлмөрч хүмүүс гэдгийг илтгэн. Манай Гүливер өөрийнхөө амьдралаар жүжиг бичээд түүнийг театр тоглуулад авдаг. Тэгсэн энэ нь Титаник кино байдаг юм да. Бүгд л уярч уйлаал мэдээж энэ бүх хугацаанд Эдвард Гүливерт дургу хിവэр. Гришо тэр хоёр улмал татансаж мэдэмхээрэгч Гүливер найздаа туслахыг хүсч гүнжиг яаж өөрийн болгохыг зааж өгдөг. Агуу зохиол Шекспирийн Ромео Жулиетта жүжигийн тагтан дээр хэсгийг зааж өгсөн нь гүнжийн сэтгэлийг ихэд хөдлөх нь тэр. Гүнжч догтлсон сэтгэлээр тагтнаа зорход Эдвард өрөөнд нь зөвшөөрөлгүй зочилсон байдаг. Гүнж түүнд дургүй байгаа нь илт байлаа. Энэ хооронд Эрлийн багийнхан Гүливерийн завийг олсон. 7 хоногийн дотор засаад өгөх болно гэдэг баяртай мэдээд олгодогч Гүливерийн утсанд ирсэн дуут мессежээс Дарси түүний худал хэлсэн бүхнийг мэдсэн хааж очсон бай наана үлдэрээ ахиж уулзмааргүй байх гэсэн байдаг. Гуниглж суугаа Гүливерт гүнжтэн Гришот хайртай болсноо хэлдэг. Гүливер мөн адил өөрийнхөө гүнж болох Дарсигаа уурлуулсан тухайгаа хэлж энд үлдмээр байгаа болох болов гэж асуухад туртай яа үргэлж хамт байхыг Лилипутийнхан хүсэж байгааг дамжуулдаг. Гүливерч бүр явахгүй байхаар шийдэж хаантан түүнийг Эдвардын оронд генералаар томилж орхидог. Дэд генерал болж тушаал буурсан Эдвард Гүливерт хорсож арлынхаа хамгаалтын системийг боогож орхидог. Энийг мэдсэн Блефушаа арлынхан Лилипут арал руу бөмбөгдөж эхэлнэ. Генерал болсон Гүливер юу гэж зүгээр суух вэ? Жижигхэн найзуудаа хамгаалахаар далайн усанд орно. Уг нь ивэр хэлж зүгтхийг хүссэн ч дайсны арлынхан мөчөөгөө өгөлгүй Гүливер рүү галж эхэлнэ. Гайхамшиг тохиож их бууны сумнууд манай хүнийг эзэнд ойж усан онгоцнуудыг сөөрүүлж орхих нь тэр. Ингэж баатарлаг гавьяа байгуулсан Гүливерийн Лилипут дэх амьдрал улам л аз жаргалтай болсоор. Бяцхан найзуудынхаа тусламжтайгаар хөл бөмбөг тоглож, тэднэр массаж хийлгэж, үсдэн засалтай хүртэл сайжруулад авна. Бодит амьдралаасаа тэс суур дүрээр амьдарч байгаа Гүливер найз Гришодоч эмэгтэй хүний хэрхэн өөрийн тоохгүй байгаа юм шигээр найрах талаар бас зааж өглөө. Нэгэн орой Эдвард гүнжийн өрөөнд зөвшөөрөлгүй ороход гүнж ууралж анх удаал өөрт нь хайр сэтгэлгүй байгаагаа хэлж яриан дундаа Гүливерийг дурдсанд Эдвардын уурыг бүрч хүргэлээ. Тэр бүхэл гүнжтэн түүнийг өрөөнөөсөө хөөсөнд маш их бухимдсан Эдвард Блефушаа арлын хаан дээр очиод авраг араатныг устгахгүй бол танай аралч бас Гүливерийнх болж болцчихгүй гэж сануулдаг. Блефушаа арлын удирдагч хэрхэн Гүливерийг дарж авах талаар асуухад Эдвард Гүливерийн завин дээр байсан сэтгүүлийн зургийг авчирсан байдаг. Та бүхэн санаж байвал завин дээр явж байхдаа Гүливерийн хүнд чирэггүй юм гэж шидэж байсан сэтгүүл дээрх робот хийх заавартай тасархай нүрийг авчирсан байдаг. Лилипутийн нэгэн сайхан өдөр өнөөх Гришоч нь Гүливерийн зөвлснөөр баг зэрэг их зан гаргах гэж байснаа бүр өөрт нь дургүй юм шигээр гүнжид ойлголцдог. Энэ үед гинт хонх дуурч хүмүүс ямар нэг зүйлээс айсан байдалтай гүйлдэж эхэлнэ.
Эдвард улсаасаа ураа зогсохгүй. Гүйлвэрээс том робот зохион бүтээчихсэн тэдэн дээр ирсэн байвал яах вэ? Бугийн зориггүй Гүйлвэр түнтхэн даваа тулгарч тэр би бууж өглөө гэд хэлчихдэг. Энэ үед өөрт нь итгэл өгсөн хааны ордныхон түүнийг бууж өгч болохгүй шүү. Та чинь ямар гайхалтай удирдагч билээ дээ гэдэл. Гэвч тэр бас л ялагдаж байгаагаа зарлаж өөрийгөө худлаа ярьж ясан. Амьдардаг хоттой зүгээр л шуудан зөөвч залуу байсан гэдгээ тайлбарладаг. Ингээд бяцхан найзуудынхаа урмыг хугалсан Гүйлвэр хөлүүлсэн байдалтайгаар далайд чирэгдэж явна. Тэр Блефуша арал нь та нарын хилдгэр тийм амар газар уу тэргээд л асуусан чинь урагч Эдвард арал руугаа биш далайд ганцаараа нөрөгч тийм да. Үгүй нэрээ тэнэг хүнийг тэнгэр тэтгэн гихчээр нэгс ирсэн чинь ашгүй өөр арал дээр хөвж ирсэн байлаа. Тэгсэн чинь юу вэ? Энэ хооронд жижигхэн хүмүүс маань Гүйлвэрийн бүх зүйлийг хураах бөгөөд гүнжтэнш Блефуша арал руу хулгайлагдсан байлаа. Нэг өдөр Гришо нууцаар ирж гүнжтэнтэй уулзсан. Зав авчирсан байгаа. Хамт нутаг буцъя гэхэд байгаа байдалтайгаа эвлэрсэн гүнжтэн уурлаж түүнийг явахыг сануулдаг. Ахин хачирхалтай зүйл тохиолдож Дарси арал дээр ирээд Эдвардын цэргүүдэд хүлүүлсэн байх нь тэр. Авраг эмэгтэй Дарсиг харсан Гришо түүнийг Гүйлвэрийн дурлалд бүсгүй. Яриад өдөө гүнжин мөн болохыг мэдээд Гүйлвэрт хэлэхээр явна. Буцаад өнөөх арал дээр бүтлгүй Гүйлвэр тухтай орон дээр сэрж нүүр гараа угаах гэтэл өмнөхөөс нэг л өөрөө. Өмсөн хувцас харсан чинь эмэгтэй хүний даашин зэн дээр өмсчихсэн нэг л бишээ. Гинтл газар хөдлөөд эргэн тойрноо харахад манай хүн авраг охины бяцхан хүүхэлдэнд болсон байлаа. Ингээд энэ бүх тавилантайгаа эвлэрэн байх үед Гришо түүний өрөөнд орж ирэн Дарсиг аврах хэрэгтэй хэлж түүний хийсэн агуу үйлсүүдийг сануулж урам зориг өгдөг. Гүйлвэрч Дарсиг өөрөө нийтлээ бичгээр ирсэн биш. Харин өөрийнх нь араас ирснийг ухаарах ба удалгүй Гүйлвэр Гришо хоёр нисгэгчийн шүхрээр арлаас зутаж чадна. Өнөөх танил агууд Дарси болон хааны ордныхон бүгд хоригдсон байдаг. Дарси Гүйлвэрийг харсандаа ихэд баярлж энэ жижигхэн хүмүүс яагаад өөрийн гүнж гэж дуудаад байгааг асуухад хэдий зориг мутайж арай гэж өөрийгөө түүнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд өөрт нь сайн байсан. Бас энэ хотынхонд чамайг өөрийнхөө найз охин гэд хэлчихсэн юм а гэдгийг хэлэхэд Дарсич дуртай байх нь тэр. Гэхдээ Гүйлвэр Дарсиг дагуулад эндээс явахыг өртөл болголгүйгээр тэднийг аврах хэрэгтэй гэдгийг ойлгуулдаг. Ийхүү Гүйлвэр хүмүүсийг аврахаар ээлжид тулаандаа гарч өөрийн ялвал Лилипутыг хуучин хэвэнд нь оруулахыг Эдвардаас шаарддаг. Гэтэл хорон санаад Эдвард Гүйлвэрийг тогоор цохиулж хэлдэг. Мэдээж энэ бүх шудраг байдлыг харсан түүний хамгийн сайн найз Гришон хэрхэн зүгээр суух вэ? Түүн туслахаар робот руу орно. Тогийн амжилттай салгаж өгсөн Гришо найзынхаа тусламжинд урамшсан Гүйлвэр дотроо байгаа жинхэнэ зоригтноо гарган тулалдана. Энэ бүх ялалтын дараа Гришо гүнжтэн хоёрын хайрч бүтэж байтал өнөөх Эдвард ахин гарч ирэн гүнжийг хулгайлах гэтэл угийн бүтлгүй Эдвард гүнжээс шанаа хүртгэн тэр. Гүйлвэрч Дарсид шууданч залуутай үерхгүй байх гэж бодсон талаараа хэлж тэр хоёр үнсэлцдэг. Энэ хооронд хоёр арлынхан ахин муудалцаж эхлэлгүй яах вэ? Гүйлвэр тэдэнд дайн юунд ч хэрэггүй штэ. Сайн зүйл юу ч байхгүй талаар ойлгуулж хамт дуулан бүжиглэнэ. Ингээд гол дайснаа ялсан Гүйлвэр Дарситай хамт заваар гэрлүүгээ буцлаа. Манай хүн тушаал дэвшин офисын ажилтан болсон байх нь тэр. Дэн Гүйлверт шуудангийн өгөнгөө өөрийн тусдгаа танилцуулахад туслах залуу ердөөл шуудангийн ажилчнаар орсноо хэлэхэд тэр жижиг ажил гэж байдгүй маа. Харин жижигхэн хүмүүс гэж байдгийм гэж тэдэнд урам өгнө. Гүйлвер Дарси хоёр мэдээж Гүйлверийн аялал хэмээх нийтлэлээ оруулж тэр нь ч амжилттай болж тэр хоёрч болцохоор гарч байгаагаар кино маань өндөрлөнө. Бид энэхүү киноноос хүн хайртай хүнийхээ төлөө зоригтой байх хэрэгтэй, хувь тавилангаа өөрийн гараар л бүтээдэг тухай, нэг зүйлдээ тууштай байж эхлүүлсэн зүйлдээ эзэн байх хэрэгтэй тухай ойлгосон бизээ. Ингээд бичлэг маань таалагдсан бол лайкаа дарж сэтгэл хэсэгт комент үлдээгээрэй. Дуустал нь сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн сонирхолтой киногоор уулзлаа. Түр баяртай.